Сургамжит богино өгүүллэгийн 3D ухаан цуглуулгаас зүүд 10 жилийн сургуулийн нэгэн багш ангийнхнаасаа өнгөрсөн 7 хоногт ямар зүй зүүдэлсэн тухай асуужээ. Хүүхдүүд бүгд л ам уралдан хариулцгаасан бөгөөд ихэнх нь сая болсон ослын тухай эсвэл сүйд үлдэгдсэн гэмтэргийн тухай зүүдэлсэн байжээ. Харин арын суудалд суух хүү чимээгүй л байлаа. Багш нь түүн дээр очиод чи энэ 7 хоногт юуны тухай зүүдэлсэн бэ гэхэд хүү миний зүүд бусдаас огт өөр л дөө. Би өвөөтэйгөө хамт загсанд явж байсан. Тэгээд бид хоёр хамгийн том загсыг нь барьж аваад гэртээ дуудуулан харж байна гэж ярьжээ. Багш дараагийн 7 хоногт бас л зүүдний тухай сэдвээ өргөжлүүлэхээр шийджээ. Ангийн ихэнх хүүхэд гэмт хэрэг бүлэглэлийн ширүүн дайралтын тухай, сүлд үтсэн киноны баадруудын тухай гэх мэт зүүдэлсэн байв. Багш хүүгийн юу зүүдэлснийг сонирхон асуухад би гэрийнхэнтэйгээ зугаалгаар явж ойгоос зөндөө жимс түүсэн. Тэгээд жимсээрээ чанмал хийж идэж байна гэж зүүдэлсэн гэжээ. Багшд хүүгийн зүүд бусдынхаас ихэд ор санагдсан тул өнөө хүүгийн дүүнараас нь бас энэ асуултыг асуухад тэд ч мөн адилхан зүүдэлсэн гэж хариулжээ. Хүүгийн өвөө нь хүртэл их л сайхан зүүдэлсэн байв. Багш нь учрыг тайлах гэж чадаагүй тул хүүгээс танаа гэрийнхэн яагаад ийм сайхан зүүдэлдэг юм бэ гэж асуухад хүү манайх ядуу болохоор бидэнд зурагт байдаггүй юм. Зурагт байхгүй болохоор бид дандаа хөгжилтэй сайхан зүйлс хийдэг гэж хариулжээ. Өгүүллэгийг уншсан хэрлэн найруулагч Зумбай хүү